Өдөр тутамдаа хэрэгжүүлдэг байгаль орчинд ээлтэй байгаль орчинд эергээ нөлөөлөхөйц дадал зуршил бол хогийн сондоо хийж хөвчл ил задгаа хог хаяхгүй байх. Одоо өөрөөс шалгарч буй нус цэршүүлс ажилласан мох зэрэгэ ил задгаа хаяхгүй байх. Ингэснээр элдв янзын мэрэгчд болон жижиг жигүүртэй шувууд үгээр хооллохгүй байхад амьтдын экосистемд бас эергээр нөлөөлнө. Мөн хамгийн нэг том зүйл болохоор батарей нь бол 1 м квадратыг 2 метрийн гүнд хүртэлх бохирдуулж чаддаг маш их хор хөнөөлтөй зүйл. Энэ болохоор 5000 жилийн дараа бүрэн задарч дуусдаг. Задарсны дараа хөрс маш ихээр бохирдсон байдаг. Бохирдсон хөрс маань 1 см хөрсөн 1000 жилийн дараа сэрэгдэг гэж авч үздэг. Тэгэхээр өөрийн хэрэгэлсэн батарейгаа ил задгаа шууд хаяхгүй байх, хогийн савндаа хийхгүй байх. Өөрийн хэрэгэлсэн, ашигласан, дууссан батарейгаа зориулалтын газарт тушааж, зориулалтын хүнд нөгөх нь өдөр тутмын байгаль орчинд хийдэг ээлтэй зүйлүүдийн нэг юм.